Нэг Монгол нэг нүүдэл шилдэг шатарчдын багийн тэмцээн өнөөдөр тусгаар тогтнолын ордонд өглөө 10 цагт эхэллээ. Шатарчдын багаар сэтгэн бодох нэг зорилгын төлөө нэгдэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинэлэг сонирхолтой хэлбэрээр нэг шатар дээр багаараа гүйж тоглох нэг Монгол нэг нүүдэл тэмцээнийг Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Зандан Шатар анх санаачилжээ. Нэг Монгол нэг нүүдэл тэмцээн 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн тэмцээн улсын хурлын дэд дарга Монгол Ардын намын дарга инх болдын ивэлтор зохиогдож байгаа юм а. Тэмцээний ерөнхий ивент тэтгэгчээр нэг Монгол төрийн бус байгууллага, ерөнхий зохион байгуулагч Цэцэн нүүдэл, Мончес, Дагшаахүү шатрын клубүүд мөн нийслэлийн шатрын холбоо ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр Монголын шатрын холбооноос нэг Монгол нэг нүүдэл гэсэн энэ багаар шатар тоглодог энэ тэмцээнийг 2 дахь удаага зохион байгуулж байна. Энэ 2 дахь удаагийн тэмцээнийг би бас ивент итгэж аль болохоор олон баг оролцоосоо, олон залуучуудын хамраасаа олон хүн шатар тоглож бас оюун ухаанаа тэлээсэ гэж ингэж бодож итгэвтэй байр сууриас оролцож байгаамаа. Тэгээ энд бол нийтдээ 20 гаруй баг энэ тэмцээнд оролцож байна. Нэг багийн дээд нь 10 хүнтэй. Тэгээд багаар тоглож байгаа энэ тоглолт бол Монголд анх удаага одоо үүссэн шатрын одоо бас нэг шатар тоглохын шинэ хэлбэр гэж хэлж болох юм да. Ийм олон хүнийг хамарч чадж байгаагаараа бол нэлээд одоо ийм онцлог тэмцээн болж байгаа. 2013 оноос эхлээд ингээд Монгол улсад одоо зохион байгуулагдаж байна. Тэгээ Монголын шатрын холбоо бас энэ тэмцээнийг зохион байгуулахад надад одоо бас хандсан. Учир нь юу гэхээр зэрэг бол өөрийнхөө сонгогдсон тойргийг бүх одоо засаг захиргааны нэгжид нь шатрын клуб байгуулсан хүн учраас та энэ одоо тэмцээнийг бас нэг дэмжээч, нээлттэй арга хэмжээ юмд нь оролцооч, хамтарч одоо бас зохион байгуулъя гэж ингэж хүсэл тавьсны дагуу би оролцож байгаа юм. За шатар бол ер нь 2 хүн тоглодог өргөх тоглоом. За энэ шатрын тэмцээний онцлог нь 2 хүн биш 10 хүн нэг өргө дээр тоглож байгаагаар онцлогтой. Баг бол шатар бол оюун ухааны тоглоом, хүний оюуны гимнастикч гэж нэрлэдэг. Хүмүүжлийн сэтгэлгээний лог сэтгэлгээ хөгжүүлэх олон талын ач холбогдолтой. Агч ингэж багаараа тоглож байгаагаар шинэ уур амьсгалыг, багаараа сэтгэн бодохыг, багийн хамтын ажиллагааг өрнүүлж байгаа. Тэгээ нүүдэлчдийн монголчуудын ер нь шатарчдын дунд ч гэсэн байдаг тэр бие даасан сэтгэлгээнээс багийн сэтгэлгээ, багаараа сэтгэн бодох, хамтаараа сэтгэн бодох, нэг хүн шиг сэтгэх, бодох, тэгээ тэр зөвхөн сэтгэх биш мөрөөдөх, хөгжүүлэх шатар дотор байдаг бүх элементүүдийг нэг өргө дээр авчирж байгаагаараа энэ тоглоом онцлогтой. Нэг шатар дээр багаараа гүйж тоглоно гэдэг нь шатрын спортын дэмжигч олон улсын цолтой тамирчин, дотоодын цолтой тамирчин, эмэгтэй тамирчин, өсвөрийн тамирчин гэсэн 5 тамирчин ширээний дараалал нэг шатар дээр 100 гараар ээлжиж нүүх юм а. Өнөөдрийн тэмцээнд нийт 20 гаруй багийн 100 га тамирчид өрсөлдөж байна. Тэмцээнд оролцохоор улсын хурлын гишүүн Нэмдорж, Лүндэ Жансан, улсын хурлын гишүүн асан Гүндалаа нар хүрэлцэн ирсэн байлаа. Анх удаа би сонь тэмцээнд орж байна. 5 хүн нийлж шатар тоглодог гэдэг би ярьдуулаг юм байна. Нодлон жилээс хойш манай нөхдүүд ийм л шинэ маягийн шатар энэ тэмцээг хийгээд байгаа юм байна. Харамсалтай нь би их муу нүүж байгаа учраас манай баг одоохондоо бол нэг ялаад хоёр ялагчаад байна. Хүүхдүүд бол их сайн нүд юм байна. Би одоо анх удаага оролцож байгаа. Тусгаар тогтнолын ордонд 2 дахь жилдээ болж байна. Тэгээд би бол олон улсын шатрын холбооны мастер Насан Жаргал, спортын мастер Болд Эрдэнэ, спортын мастер Янжил хам, тэгээ Ган Эрдэнэ гэдэг одоо хүүхэд байгаа, жижиг хүүхэд. Ингээд би 5 хамгийн муу тоглогч нь, сонирхогч нь бол би байгаа. Тэгээ яг хожигдоод явж байна. Тэгээ ер нь бол нэг хүний хариуцлагаас их юм шалтгаалдаг юм байна. Тэгээ би бол одоо багтаа бол ер нь надаас л шалтгаалж байна дөө. Манай бусад 4 шатарчин бол сайн үүдэг. Миний хувьд бол одоо яаж нүхээс л одоо шатрын одоо манай өргөний хувь заяа нь шийдэж байгаа. Тэгэхээр бол энэ маш хариуцлагатай тоглолт болж байна. Нэг олз таталтай адилхан. Нэг л хүч алдахад л тэгэл нурчих гэдэг. Тийм л хариуцлагатай одоо уулын оргилд гарч байгаа тамирчид байдаг шүү дээ. Тийм ээ. Бүгд одоо бие биентэй бүстэй тэрийн шиг л юм. Багаар тоглоход багийн гишүүд жигд сайн байвал илүү сайн л да. Хэн нэгэн хүн их том алдаа хийвэл тэгэл багаараа л одоо хожигддаг ийм л тоглоом юм байгаа. Тэгээд манайхан бас гайгүй жигд гайгүй байх шиг байна. Тэгээд бид нэг хожигдолтой явж байна.
одоо бол хожих тийм байрлалтай байгаа. За би ч одоо багасаа л шатар тоглосон, сургуулийнхаа авраг байсан. Тухайн үед залуу байхдаа Германы 2 дугаар зэргийг авч ирсэн. За тэрнээс хойш нэг их одоо мэрэгжлийн хэмжээнд бол тоглоогүй. Тоглолтын үед багийн гишүүд хоорондоо ярихгүй байх үүрэгтэй тэмцээний шагналын сан 6 сая 200 мянган төгрөг юм байна. 1-р байр эзэлсэн баг 2.5 сая төгрөгээд байр тус бүр шагнагдаж 5-р байр эзэлсэн багт ч 500 мянган төгрөг өгөх нэ. Шилдэг шатарчид улсын хурлын гишүүдтэй үүрэг харгалзахгүй тоглох юм а.